Монголчууд та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн сонир мэдээнд гол дуу. Ванвей Жун Боган манай оронд эрдэм шинжилгээний ажиллагаанд оролцохоор ирсэн академич тусгай мэргэжилтэнтэй уулзсан. Өрөөм бомтын хилийн ардын арилжааны хэмжээ 52 өдөр урьдчилаад 3 домшууд хувргийг авсан. Өвөр Монголын өөртөө засах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын цуглааны эл төрлийн баталгааны ажил бэлхэн болсон зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 дугаар сарын 6-ны өдөр өөртөө засах орны намын хорооны шүүжий ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ванвей Жун өөртөө засах орны намын хорооны дэд шүүжий өөртөө засах орны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган манай оронд эрдэм шинжилгээний ажиллагаанд оролцохоор ирсэн дундад улсын шинжилгээ ухааны хүрээлэн дундад улсын инженерингийн хүрээлэнгийн академич Жанжэ, Чангжин, Жоган, Цуйшанчүн, Ханжанван, Шишин Цай, Жаншүжүн, Дайзгоо зэрэг тусгай мэргэжилтэн нартай Хөх хотод уулзсан байна. Ванвей Жун өөртөө засахны намын хороо засгийн ордны төлөөлж эл академич тусгай мэргэжилтдийг баярлан ухтаж байгаа илэрхийлж Өвөр Монголын шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн ажилд үжүүлсэн тусламж дэмжлэгэд талархаж байгаа илтгэн өөртөө засахны аж ахуй нийгмийн хөгжилд онцгойлон шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн ажлын байдлыг танилцуулжээ. Тэр одоохондоо бүх орноороо Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай чухал яриа, чухал жаврын жоргосноо болон шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн тухай чухал өгүүллийг гүнийгээ суралцсан туушлуулж өөртөө засахны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалт ёсоор шинэ энерги, шинэ материал, сүүний вэлэс, өвсний вэлэс, бодолтын хүчин, арилжааны сансар аялал, доор агарын аж ахуй зэрэг давуулга онцлог түрээнд анхаарал төвлөрүүлэн шинжлэх мэргэжлийн бэл оруулалтаа үргэлжлэн нэмэгдүүлж суур судалгааны төвшин болоод уугуул шинжилэлтийн чадвараа хүчлэн дээшлүүлж Жангалгийн мэргэжлийн шавталт болон өр ботоолын удирдуулан хувруулж хэрэглэх ажлыг чангатхан шинж чанарын үйлдвэрлэлийн хүчний байжуулахаан түргэтгэн шинжлэх мэргэжлийн шинжилэлтээр аж үсийн шинжилэлтэд хүчин нэмэрлж бий. Эл академич тусгай мэргэжилтэд өнгөрсөнтэйгээ адилаар Өвөр Монголын хөгжилтийг дамжиж Өвөр Монгол дугаагийн хамжилж байгаа улам гүнжгээрүүлж шинжилгээ судалгааны төслийг лавлан асуух, гэрчлэх, жохон байгуулах хэрэгжүүлэх, шинжлэх мэргэжлийн чадвартны татан оруулж хүмүүжүүлэх хэрэглэх зэрэг талд нэн олон жолоодлого болоод хавсарлага үжүүлж Өвөр Монголын шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн төвшнийг шин шатанд гаргахыг хүсэж байна. Бид эл төрлийн үйлчлэгээ баталгааны ажлыг лавтай сайтар хийж хамгийн сайн шинжилгээ судалгааны орчныг үүдэж эл академич тусгай мэргэжилтэд болон өргөө олон шинжилгээ судалгааны ажилтны Өвөр Монголд шинжилэлт хийж үйл сусгахад шилдэг сайн нөхцөл хангаж өгнө гэжээ. Академич тусгай мэргэжилтдээс ойрын жилээс нааш өөртөө засах орон шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн хүрээнд асар их үр хөтөмж олсон. Өвөр Монголын гажир уудам, эх баялаг альбаг, аж үсийн суур бах, суур судалгаа хийх болоод хэрэглгээний судалгаа хийх нөөц хүчин лут их. Дараачаар тус баян тусгай мэргэжлийн давуулга болон мэргэжлийн давуулгаан гүйцэд бадруулж Өвөр Монголын хөгжилтийн хэрэгжээ шаардлагатай жолголдуулж солилжоо хамжилж байгаа гүнжгээрүүлэн санал сануулга идэвхтэй төвшүүлнэ. Онцгойлон Өвөр Монголын гэрлийн ухаан одоо орны ажиглалтын хүрээнд өөр мөч сайн нөхцөл түшгэлж өөртөө засахны хичээл төрлийн байгуулалтыг чангатгах, чадвартай хүмүүжүүлэхээ чангатгах, шинжилгээ судалгааны чадвараа дэвшлүүлэх ажлыг бүх хүчнээр дамжиж өндөр түвшин бүхий эрдэм шинжилгээний солилцооны тавчин байгуулахаар дамжаад нэн олон шилдэг сурлагтныг Өвөр Монголын одоо орны судлалын ажилд оролцуулж манай улсын одоо орны судлалын үйлсийн хөгжилтэд нэн их хүчин чадлаа өргөнө гэж илэрхийлж гэлээ. Өөртөө засахны удирдлага ULC-ийн уулзалтад оролцсон байна. 8 дугаар сарын 7-ны өдөр өөртөө засахны намын хорооны шүүжий ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны эрхлэгч Ванвей Жун өөртөө засахны намын хорооны дэд шүүжий өөртөө засахны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган Хөх хотод дундад улсын агаар аяллаа бүлэглэлийн хэрэг мэтгчдийн дарга Лю Тэшан ерөнхий захирал Чүгуанжитай уулзж хамтаар зөвлөлтөөр тогтлоо. Өөртөө засахны ардын засгийн ордны дэд тэргүүлэгч Дайчин дундад улсын агаар аяллаа бүлэглэлийн ерөнхий захирал Чүгуанжи хоёр талыг төлөөлж байлдах бодлогын хамжилчааны зөвлөлтөөр тогтсон байна. Ванвей Жун өөртөө засах орны намын хороо засгийн ордны төлөөлөн Лю Тэшан Чүгуанжи нарыг ухтаж байгаагаа илэрхийлж дундад улсын агаар аяллаа бүлэглэлийн урт хугацааны турш Өвөр Монголын ардын агаар аяллаа үйлс дэмжлэг үзүүлсэнд талархахын хамт өөртөө засах орны аж ахуй нийгмийн хөгжилтийн байдлыг танилцуулжээ. Тэрэлэгтээ одоохонд бид Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын тухай ширэс чухал яриа, чухал жаврын жориг санааг гүнзгий суралцсан туушлуулж өөртөө засах орны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалтыг найдваржуулахад анхаарал төвлөрүүлэн
Хохотын Шөнглө олон улсын нисгэлийн буудлын орон бүсийн чанартай агаар аяллаа хүйсийг хогчилж орны доторх агаар аяллаа шугамын байрлуулалтыг тасралтгүй шилдэгжүүлэн жөөврийн нисгэлийн буудлын болон нийтийн хоригдлогооны нисгэлийн буудлын шинээр байгуулсан төслийн байгуулалтыг түргэтгэн ахиулж агаарын аж ахуй, доор агаарын аж ахуй зэрэг хамаатай аж үйлсийг хөгжүүлж бий. Өвөр Монгол гажир нутаг өргөн уудан болохоор нисгэлийн буудлын олон тархалт өргөн агаар аяллаа үйлсийг хөгжүүлэх шаардлагатай, жах дэлгүүртэй. Дундад улсын агаар аяллаа бүлэглэлийн бодит хүчин чанга мэрэгжил давчингуй болохоор хоёр талын хамжилчааны орон зай их. Дундад улсын агаар аяллаа бүлэглэл Өвөр Монголын агаар аяллаа шугамын улам төгөлдржүүлж агаар аяллаа гүйлгээг өргөтгөн чадвартны хүмүүжүүлэлтийг чангатгаж өөр тунжас хоорны аж ахуй нийгмийн чанарлаг хөгжилтөд хүчин нэмэрлэхийг хүсэж байна. Өвөр Монголын соёл жугаачлалын их баялаг давуулаг болохоор хамтаар агаар аяллаа соёл жугаачлалын гүнжгий хөгжилтийг ахиулж Өвөр Монголын шилдэг соёл жугаачлалын их баялагийг сурталчилан түгээмэлжүүлж нэн олон жуулчдыг Өвөр Монгол татан авч ирэхийг хүсэж байна. Бид үргэлжилэн арилжаа ажигналтын шилдэг орчныг цогцолж дундад улсын агаар аяллаа бүлэглэлийн нэн сайн хөгжихийг дэмжинэ гэлээ. Лев Тэшан өөр тунжас хоорны намын хороо Засгийн ордны дундад улсын агаар аяллаа бүлэглэлийг халамжилан дэмжиж байгаа талархахын хамт бүлэглэлийнхэн Өвөр Монгол дахь хөгжилтийн байдлаа танилцуулжээ. Тэр илэрхийлэхдээ тус удаа байлдах бодлогын хамжилчааны зөвдөлчөөрийг тогтсон хоёр талаараа Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын тухай ширэс чухал яриа чухал жаврын жориг санааг гүнжгий туушлуулан найдваржуулж улсын орон бүсийн хөгжилтийн байлдах бодлогод үйлчлэн зам харилцаагаар улсаа хүчрхэгжүүлэх байгуулалтын ардын агаар аяллаа шинэ хуудсыг бичгэлсэн бодиттой үйлдэлэг мөн ч хоёр талаараа ашиг хүртэж хамжилчин хөгжсөн шинэ хөв байдлын чухал хөшөө юм. Хойшд үргэлжилэн сайтар хамжилчиж Шөнглө олон улсын нисгэлийн буудлын хүйс чадвахад хүчин нэмэрлэн улстан үйлдвэрлэсэн ардын нисгэлийн хэрэглэгээ хийгээд агаар аяллаа шугамын хамжилчаа гүнжгийрүүлэн бүлэглэлийн өөр тунжас хоорондох харгалзсан төхөөрөмжийн баталгааны системийг чанарлаг байгуулж хамтаар Өвөр Монголын агаар аяллаа үйлсийн чанарлаг хөгжилтийг ахиулахыг хүсэж байна гэжээ. Өөр тунжас хоорны удирдлага Вили Шин оролцсон байна. Өрийн бомто чулуут арилжааны туршилтын орны Өрийн хотын хэсэг тойргийн өөрчлөлтийн туршилтын чигийн төрийн бодлого түшиглэн Хилийн ардын харилцан арилжаалагч ахын 3-2-ын бомтоор өнгөрөхөд өгөмчлөх арга хэмжээнд шинжилэлт хийж харилцан арилжаалах жахын арилжааны хэмжээг 52 өдөр урьдчилан 3 дуншуур төвөргийг дагуулж төм 6,000 гаруй Хилийн ард гэрийн үүдэн дээр ажил олсон байна. Хилийн ардын харилцан арилжаалагч ахын 3-2-ын бомтоор өнгөрөхөд өгөмчлөх арга хэмжээнд дараа найдан мэдүүлэх, шууд тээвэрлэх, тухайн талбарт очиж байцаан шалгахгүй 3 жилийн дүгм үзүүлэх арга барил болно. Үүнд машинаар байцаан шалгах, гажир шилжүүлж хинэн байцаах, 2 жилийн хинэн хамаарах арга барилыг давхардуулан хэрэгжүүлж бий. Дараа Хилийн ардын гайл хэлтрүүлэх тоо хэмжээг нийтгэж нэг хүнд найдаж гуйчлан мэдүүлж гадаадаас оруулсан барааг Хилийн гаднаас шууд боловсруулах аж ахуйлалд хүргэж болно. Өрийн бомтын засмал замын хянаа хамаарлалтын газрын ажилтан Ванжавэгээс бомтын одоогийн байгаа хянаа хамаарах талбарыг ашиглаж харилцан арилжаалах жах нь тогтсон хянан хамаарах талбаргуугаас болж хамаа өгөхөй бүтээгдэхүүнийг гадаадаас оруулахын аргагүй байсан хүчир асуудлыг шийдвэрлсэн. Дээр хагас жилд манай бараа тээвэрлэх хэмжээ 8,000 гаруй тонн хүрч нэмэгдэл нь жууны 98-д хүрсэн байна гэжээ. 1-7 дугаар сард Өрийн бомтын Хилийн ардын жахын арилжааны гадаадаас оруулсан тааварын арилжааны хэмжээ 3 дуншуур төгрөгийг давж дээр жилийн адил хугацаанаас жууны 181-ийг 1/7-оор нэмэгдэв. Үүнд орон нутагт боловсруулсан бүтээгдэхүүний арилжааны хэмжээ 3,39 дуншуур төгрөг хүрсэн байна. Өрийн бомт нь салаа мөчр алслан холбоолоо хөдлөлтхийг чангаруулж Монгол улсын хараатай тэрэг болон жолоочийн харилцан арилжаалах арилжааны орноор шууд орж гарахыг дэмжиж Хилийн ардын арилжааны өөрийн өртгийг жууны 20-оор бууруулж бомт өнгөрөх цагийг жууны 50-аас дээшээр багасгана. 7 дугаар сарын сүүлч болтол данслуулсан Хилийн ардын тоо төм 6,352 28 аж ахуйлал нутагчсан байна.
Янжийн шинжилгээ мөрөгжлийн бүлэглэл 8 дугаар сарын 6-ны өдөр Улаанчав хотод бүх бөмбөрчгийн хамгийн том AI бодолтын хүчний дэсээс давсан дан баятыг ашигласны нийтэллээ. Тус дэсээс давсан дан баят нь хэд өндөр харьцлын чөвөр чавлгааны шууд жалгаж 12 том хавтгай дөрвөлжин моторын барилгын хэмжээ 100 том пигийн бодолтын хүчний хөвчөөр бүх бөмбөрчгийн вийлдвэрлэлийн чадвараа хамгийн чанга дан баят AI тоо баримтын төв болж AI суур төхөөрөмжийн нягтчийн тэмдэглэлийг шинтгэлээ. Тус суурин газар 100 түмэн картын хатууд хоногийн ачаалж бодолтын хүчний нэгт чинь адил талбай уламжилал тоо баримтын төвийн 10 дахин болно. Энгийн тоо баримтын машины гэрээс ялгаатай нь төсөл тусгайлан AI чахлагын хүчний нөөцлөх системийг иж бүрдүүлэн бүрэн бүтэн энерги хүргэх баталгааны системийг байгуулжээ. Суурин газар байгуулагдсаны дараа улсын дотоодын оройлогч бодолтын хүчний хүрээлэн тойрог болж элсэн чөлийн газар оронд бохирдолгүй AI-гийн бодолтын хүчний төслийг байрлуулахад дундад улсын маягийн хөгжилтийн төсвийг хангаасан байна. Улсын жүүний тоогийн баруунд бодох жангилгын чиг болсны хувьд Улаанчавын салхи гэрлийн шинэ энергийн эх баялаг бол тус төслийн нутагсан гол шилтгаан байж бүх хотын цэвэр чахилгааны харьцал жууны 67 гэж хэлнэ. Өөрөөр салхин чахилгаан гаргах талбар байгуулах тусгай хараата чахилгаан хүчний тусгай шугамын угсархаар дамжиж цэвэр энергийн шууд хангаалгыг биелүүлэн энэхүү хэдтэсийн бодолтын хүчний дан баятад бохирдолгүй энергийн суурийг тогтворжуулна. Өвөр Монголын өөртөө жасах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны эхлэлтийн ёслол ойртохыг дагалдан бүхэл тоглолт яг бачим яралтай боловсрож байна. 8 дугаар сарын 6-ны орой бүх тоглогчид бүх явцын сорилт хийж үдшилгийн гэлэлцэг олон байна. Эхлэлтийн ёслолд Буухт, Хохот, Улаанчав зэрэг олон аймаг хотын 2000 гаруй тоглогчийг урьж оролцуулна. Уудам талбайн бүжиг, нэргүй нударгийн эрдэм зэрэг олон нийтийн тоглолтож тайсан тоглогдож бүх ардын биеийн тамирын чуглааны уралдаан эрхлэг ойлгох тооны илрүүлнэ. Буухт хотын Лянгийн бүжгийн сургуулийн Жаран багчууд 56 үндэсний хувьчил заслаар гоёлж эхлэлтийн ёслолын хөшгийг сөхнө. Лянгийн бүжгийн сургуулийн Жамму Швэн Жангийн юунаас маш омгшилтай байна. 56 үндэстэн анрын үршиг нягтарж бүлгэмдэлтэй нөхөрсөг харилцаа хавсарч хамтаар давшиж ийн гэлээ. Эхлэлтийн ёслолын тоглогч дуучин Юмфигаас миний нутаг Буухтад Өвөр Монголын урт онцгой хорны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны эрхлэх болсноос би маш баяртай байна. Тус удаа би олон түмэнд чоошин дуу болох Өвөр Монголын магтаал дуугаа өргөж нутаг усаа магтан дуулах болно. Тус дуугаа тусгайлан энэхүү удааны биеийн тамирын чуглаанд зориулж бэлтгэсэн гэлээ. Мэргэжил болоод урлагийн гүнжигээ уусалжлвал эхлэлтийн ёслолын нэг гэлс чиг болно. Эхлэлтийн ёслолын тэргүүнээ бүлэгт түүхэн дурсгалж байсыг 3D мэргэжил түшгэлэн үжүүлгийн авдраас тайсан гаргана. 2 дугаар бүлэгт тал нутгийн өглөөний уян зэрэг олон томны танил дасал болсон сонгодог уран бүтээлийг хэрэгжилж Буухтын болот төмрийн бүлгэлийн ориглом халуун чаг өрнийг дахин дийлрүүлнэ. 3 дугаар бүлэгт 3D нүдэн шилэн тоглогчтой хамжилчин шин чагуугийн биеийн тамирын өрсөлдөөний хөдөлгөөнгүй байдлыг дэлгэж харуулна. Эхлэлтийн ёслолын гүйцэтгэгч удирдаач Жакогоос амжилт бэлгсэн Өвөр Монголыг дэлгэн харуулж бид аль чадхаар үжигчэд биеэрээ тал нутгад хүрч тал нутгад тоглолт сонирхож байх шиг биечилсэн ойлголт хүртэнэ гэжээ. Өвөр Монголын өөрт онцгой хорны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглаа ойртохоор амрын хамгаалах жам харилжаа эмнэлэг зэрэг ээлж үлийн баталгааны ажил бүр бэлхэн болж эл гогчоогоо нягт жолгуулж уралдаанд оролцогсод болоод үжигчэд амар төвшин эмх журамтай уралдааны орчин тойрныг бий болгож байна. Буухт хотын Олимпикийн биеийн тамирын төвийн гол талбар ордонд онж төрлийн чагдааны анги тогтсон чагаар жижүүрлэж туслах чагдаа үжигчдийн тайс нэвтрэх зам болоод орчин тойрны жангилгын газар орноор хүрч үжигчдийн орох үүд тамирчдын тусгай нэвтрэх зам болон бачин байдлын арга чаах гарах үүд зэрэгд өнчөг булангуу тойрон байцаалт хийж бий. Өөртөө жасах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны эхлэлтийн ёслолын үед Буухт хот чагдааны жолоочхуу тойрон чагдах тэрэг машин нохой зэрэг оюунч төхөөрөмжийг тохируулан эхлэлтийн ёслолын талбайн гаднах тойроо эзэмдэхэд хавсрамж болно. Талбай ордонд бүх үжимжийн хайгуурыг шинээр нэмж голдлогтой орон бүсд ардын чагдаа 5G хууль хэрэгжүүлэх тэмдэглүүрийг хэрэглэхийг тохируулан ахуй талбайн жураг дүрсийг чаг тухайд нь жолоодох газарт бучаан дамжуулж оновчтойгоор тохируулалт хийхийг биелүүлнэ.
Уралдааны урагштай явагдахыг батлахын тулд Буг Тоотбаас 52 тухайн талбайн бачин авралтын дугайлан байгуулж, нэг эмч, нэг совилогч, нэг түргэн авралтын тэргийн баримжаагаар тохируулан 29 түргэн авралтын тэрэг нэгэнт эл уралдааны талбай ордон болон суугаа гажиртаа урьдчилан хүрч сууршжээ. Зам харилцааны хамааралтын салаам хүчээр Буг Тоотын Олимпикийн биеийн тамирын төвийн эргэн тойрны замд өнгөт тэмдэг журж, явган хүн дугай тэрэгний нэвтрэх зам шугамын ялган хүн ба тэргийг салгаж аялуулахыг биелүүлнэ. Уралдааны хугацаанд Буг Тоотын гол замын хэсгийн нийтийн машин тэрэгний тусгай замыг түр цаг уралдааны батлах зам болгон тохируулахын хамт онцгой тэмдэг наагаад уралдааны машин тэрэгний саадгүй нэвтрэхийг батлах болно. Хянган аймаг амь ухаан чагдааны явдлын байгуулалтаа гүнжгийрүүлэн бүх орон бүсийн торцсон бүрхчийг биелүүлж, олон салаам хүчээр холбоолон хууль хэрэгжүүлэх болон оюунчилсан чагдан сэргийлэхэд түшгэлж, амь ухаан аюулгүй сэргийлэлтийн шугамыг нэгтруулж байна. Хянган аймгийн Түүчвэн шаны Лов Туушаан байгалийн хамгаалалтын оронд ардын чагдаа нэсвэрийн эжимдэж өдөр тутмын тойрон чагдах ажил өрнүүлж байна. Лов Туушаан уулны байгалийн хамгаалалтын орон бол Ихэнхэн давааны өмнөд хэсгийн чухал амь ухаан халхавч ба амьд утсын гений хөмрөг байж, газрын байч бодлаантай, өргөн тойрны айл тосгонтой соливчиж, өнгөрсөнд эл салаам хүчээр тус тусдаа хамааран эзэмшиж, хууль бусаар агнах, өвсөн эм хулгайлан малтах зэрэг ажиллагаа тасрахгүй байжээ. Энэхүү хүчир асуудлыг шийдвэрлэхийн тулд Түүчвэн шан дотоодын хамгаалах, ерөнхийлсөн хууль хэрэгжүүлэлт зэрэг 6 салаам хүчрийн хүчний нийтгэж, амь ухаан чагдааны явдлын хамтран жижүүрлэх тогтчийг байгуулжээ. Түүчвэн шаны дотоодын хамгаалах товчооны үеийн хөвгөөс бид эл салаам хүчрийн хүчний хамтдагч, нэгдэлтэй тохируулж, нэгдэлтэй хуваарлан, ажлаа хувьдан хариуцж, амь ухаан засалтын хүчир асуудлыг үндснээс нь шийдвэрлсэн гэлээ. Тухайн газрынх нь бас 8 тойрон хамгаалах тор хувааж, тойрон хамгаалах ажлыг байнгын чанартай өрнүүлэн, энэ жил нийт 1,8 түмэн километр тойрон хамгаалсан байна. Энэ жилээс нааш Хянган аймгийн дотоодын хамгаалах салаам хүчээр амь ухаан чагдааны явдлыг үргэлжилэн гүнжгийрүүлж, уул уус, ой тарай, нүүр өвс, элсний хуваар орныг амь ухаан чагдааны явдлын тойргоор тогтоож, одоо бүх аймагт нэгэнт амь ухаан чагдааны явдлын тасаг болон хамтарсан үйлчилгээний өртөө 18 байгуулж, амь ухаан чагдааны дарга, чагдаа, албан журмын чагдаа 900 гараа тохируулан, бүх орон бүсийг бүрхсэн 3 дэсийн амь ухаан чагдааны даргын дүрмийн системийг бүрэлдүүлжээ. Долдугаар сарын 24-ний өдөр Өөрт онцгойн Идэм болоод Омт хангийн аюулгүйн зөвлөлөөс нэг өдрийн 3 орны хоолны амар төвчний анхаарах Идэний аюулгүйн 3 жилийн тусгай төрлийн чөглөлтийн төсөв хөвлөн тархааж, тухайн өдрөөс нэхлээд Өвөр Монголын бүхий л хөвчөнд энэхүү ажиллагаа хэрэгжүүлж, ард олны өдөр тутам шаардлагыг Идэнд анхаарал төвлөрүүлж, бүх хэлгээний чанга хянаа амаарал хэрэгжүүлж, бүх хараасаас Идэний аюулгүйн далд гөм савгийг шийдвэрлэхээр бий. Тус удааны тусгай төрлийн чөглөлтийн ажиллагаа нь амбуда, гурал, Идэний тос, махны төрөл, жимс, ичин ногоо, бурчгийн чичээс, дөөфү, манту, усны гаралын Идэн зэрэг өдөр тутмын амьдралд олон шаардлагадаг Идэнд анхаарал төвлөрүүлж, тайрж тажих, боловсруулах, гүйлг, Идэн ундаан, сүлжээн дээрх борлуулгын бүх хэлхээний төгшөөр далд гөм согоход онцтой чөглөлт хийж эхэлсэн байна. 8 дугаар сарын 6-ны өдөр 2026 оны Дундад улсын Жасмал замын дугай тэрэгний холбоот уралдааны шийдвэрт уралдаан болон Дундад улсын дугай тэрэг уунж жугаачих их хурал ордост эхэлж уралдаан 5 өдөр явагдана. Бүх улсын дээд дэсийн Жасмал замын дугай тэрэгний уралдааны сүүл хураах уралдаан болсны хувьд тус удааны уралдаанд бүх улсын 20 мууж хот өөрт онжисх орны 800 тамирчин оролцож 12 уралдааны төрөл тохируулан тусгай мэргэжлийн уралдаан болон олон түмэнч уралдаан гэх хоёр хэсэг хувааж, ховь хүн болон нэгчийн чаг тэмдэглэх уралдаан, хот тойрсон шигшилтийн уралдаан болон эл төрлийн ил дугайлангийн уралдааны багтаана. Ойрын өдөр Өвөр Монголын өвлийн улирлын 2 төрлийн уралдааны биеийн тамирын боловсролын хуаран Лянчангийн олон улсын чаналлын талбайд эхэлжээ. Бүх орны 4 аймаг хотын 42 мус часны тамирчин гулгах, хурдаж, харвах, оновчийн хэмжээ, тамир тэнхээний байдал зэрэг голлох чадварын тойронд 6 гаргийн хугацаатай систем чанартай битүүмжилсэн боловсрол өрнүүлж, өндөр хэв чанар бүхий мус часны уралдааны бэлтгэл чадвартны эгнээг хүмүүжүүлж байна.
Өнөөдрийн мэдээг нэвтрүүлж төгслөө. Та бүхний анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн жалгаад Монгол олон телевизийн бусад програм анхаарлаа хандуулна. Баярлалаа.